За таарцаараа ялахад бэлнэ үү? Өмнөх дугаарт бид доктор хүү хэрхэн ихэлсэн түүхийг хамтаа үзсэн болол харин өнөөдөр докторийн хамгийн аюултай дайсан хэрхэн бүтсэн тухай түүхийг ярилцъя. Гэхдээ эхлээд та бүхнээс нэг асуулт асууя л та. Докторийн хамгийн аюултай дайсан гэвэл хамгийн түрүүнд хэн санаач орж ийн? Миний бодлоор ихэнх хүний хариулт ижил байна байх. Exterminate, annihilate, destroy. Мэдээж Далик. Доктор Хүүг мэддэг бараг хүмүүр Даликийг таньдаг. Гэхдээ тэр яагаад докторийн хамгийн алдартай, хамгийн удаан оршин тогтносон дайсан юм бол? Яагаад Далик өнөөдөр хүртэл доктор Хүүгийн нүүр царай болсон хэвээр байгаа юм бол? Хариултыг олохын тулд Даликийг биш харин түүнийг бүтээсэн хүнийг ойлгох хэрэгтэй болдог. Даликийг бүтээсэн хүнийг Terry Nation гэдэг. 1963 онд түүнийг алдартай зохиолч гэж хэлэхэд арай эрт байсан үе. Тэр телевизийн хит хитэн инээдмийн болон entertainment нэвтрүүлгийн зохиол дээр ажиллаж байсан ч одоогийн хшгээ танигдсан юм биш байсан юм. Тэгээ BBC түүнд нэг чухал даалгавар өгсөн нь доктортой энэ тэнцэн өрсөлдөх шин дайсан бодож болох даалгавар байсан юм. Энэ сонсгод амархан мэт боловч бодит байдал дээр доктор бол жирийн баатар биш байсан юм. Тэр их их тулаанд буугаар бус ухаанаараа ялдаг. Тийм болохоор түүнийг үнэхээр мухардалд оруулж чадах дайсан бүтээн гэдэг амар ажил биш байсан. Terry Nation энэ даалгаврыг өөрийн амьдралаас эхэлж бодсон байдаг. Тэр хүүхэд насаа дэлхийн 2 дугаар дайны үеэр өнгөрөөсөн бөгөөд агаарын дайралтын дохойд уурах бүрт дорогдох байрлал хүүхдүүд. Дэлбэрлийн дараа хот дайны айдас энэ бүхэн түүний хувьд кино биш өдөр тутмын амьдралын нэг хэсэг байсан. Хожим мөнгө өгсөн ярилцлагуудаа ч тэр дайны үеийн туршлага нь өөрийн зохиолуудад хамгийн их нөлөөсөн зүйлсийн нэг байсан гэж дурдсан байдаг. Тийм болохоор шин дайсны тухай бодож эхлэхдээ тэр хамгийн түрүүнд хамгийн аимшигтай мангас ямар харагдах вэ бас? Харин хүнийг хамгийн аюултай болгодог зүйл юу вэ гэсэн асуултыг тавьсан байдаг. Тэр үед Лондоны гудамж гаднаасаа тайван харагдаж байсан ч дэлхий тэр чигтээ төвшөрийн дунд амьдарч байсан юм. Бүтэн дайн үргэлжиж цөмийн зэвсгийн өрсөлдөөн улам ширүүлсэн. Пупийн буужингийн хямрал болоод удаагүй байсан учраас маргааш дайн эхэлчихвээ гэсэн айц олон хүний сэтгэлд байсаар л байлаа. Энэ уур амьсгал кино телевизийн бүтээлүүд ч нөлөөж эхэлсэн юм. Доктор Хүүч мөн адил. Нөгөө талаар доктор Хүүг санаачилсан Сидней Ньюман шин дайсны талаар өөрийн гэсэн тодорхой байр суурьтай байсан. Тэр энгийн мангас ганхыг үсээгүй. Хэрв шин дайсан гарч ирэх гэж байгаа бол үзэгчийг айлхаас гадна ямар нэгэн санаа үлдээдэг байх ёстой гэж үзсэн байдаг. Энэ бодол Terry Nation-ийн төсөөлөлтөд яг тарсан байдаг бөгөөд хожим Terry Nation Даликийн тухай ярихдаа нэг зүйлийг онцлсан байдаг. Далик бол Адольф Гитлерийн хуулбар биш харин нацизмын үзэл суртал өөрөөсөө өөр бүхнийг устгах ёстой гэж үздэг туулширсан сэтгэлгээний бэлгэдэл байсан юм. Өөрөөр хэлбэл Даликийн хамгийн аюултай зүйл нь түүний буу биш түүний итгэл үнэмшил байсан юм. Тэр өөрөөсөө өөр бүхнийг дорд үздэг, өөрөөсөө өөр бүхнийг устгах ёстой гэж үздэг байсан. Яг энэ санаал Даликийг жирийн шинжлэх ухааны уран зөгнөлт мангасаас илүү утга агуулгатай дүр болгож чадсан байдаг. Гэхдээ нэг асуулт үлдэж байгаа нь тэр санаа хэрхэн өнөөдөр бидний мэдих Далик болон хувирсан юм бол 1963 оны дундуур доктор Хүүгийн эхний улирлын төлөвлөгөө гарсан бөгөөд BBC нийтдээ 13 ангитай улирал хийхээр төлөвлөсөн байдаг. Тэдгээр ангийг өөр зохиолчдод хуваарлсан Terry Nation 4 ангитай цоошин түүх бичих даалгавар өгсөн байна. Тэр түүхийг өнөөдөр бид The Daleks нэрээр нь мэддэг. Шин зохиолоо эхлэхдээ Terry Nation өөрөөсөө ганцхан асуулт асуусан байдаг нь хэрэв үзэн ядалт өөрөө амьтай бол ямар харагдах байсан бол? Түүний хариулт бол том соёотой мангасч биш, авраг роботч биш байсан. Харин ямар ч өрөвдөх сэтгэлгүй зөвхөн нэг л зоригтой амьтан өөрөөсөө өөр нэг устгах энэ санаанаас Даликийн зан чанар аажмаар бүрэлдэж ирсэн байдаг. Гэхдээ тэр үед Далик өнөөдрийн бидний мэдих шиг харагддаг байсангүй. Terry Nation дүрийн зан чанар түүхийг бичсэн болохоос гадаад төрхийг нь өөрөө зураагүй. Тиймээс BBC-гийн баг дараагийн алхамдаа нэг дизайнертай хамтарч ажиллахаар болсон нь Raymond Cusick байсан юм. Raymond Cusick доктор Хүүгийн анхны production дизайнеруудын нэг байсан бөгөөд түүний хийх ажил энгийн мөртлөө маш хэцүү байсан гэдэг. Наасан дээрх санааг бодит зураг авалтанд ашиглах үйц дүр болох. Эхэндээ олон төрлийн заагвар санал болгосон ч нэг том бэрхшээл гарч ирсэн нь төсөв байсан юм. Доктор Хүү тухайн үед маш бага төсөвтэй зурвал байсан бөгөөд асар том робот хийх боломж байгаагүй. Хэд нарийн хөдөлдөг хувцас хийх мөн боломж байгаагүй. Тиймээс Cusick боломжтой зүйлсийн дундаас хамгийн өвөрмөц заагварыг хайж авах гэсэн байдаг. Ингээд эцэст нь бидний өнөөдөр мэддэг тэр хэлбэр төрсэн байдаг. Доод хэсэг нь конус хэлбэртэй дээрээ иргэдэг бөмбөр толгой. Нэг талдаа өндөх утгагчийг харагдах мэдрэгч. Нөгөө талдаа зэвсэг. Урд талдаа олон жижиг бөмбөлөгтэй хойг. Өнөөдөр харахад энгийн мэд санагдаж боловч 1963 онд энэ заагвар үнэхээр өвөрмөц харагдаж байсан юм. Сонирхолтой нь Raymond Cusick энэ дизайнаараа бараг юу ч хүртээгүй. Тухайн үед BBC-гийн дүрмийн дагуу тэр байгууллагын ажилтан байсан учраас Даликийн бараа бүтээгдэхүүнээс орж ирсэн асар их орлогоос үе эзэмшээгүй юм.
Харин эсвэргээрээ Terry-Nation Dalek-ийн зохиогч эрхийг тодорхой хэсгийг хадгалж үлдсэн бөгөөд хожим энэ нь түүний карьерийн хамгийн үнцэнтэй бүтээлүүдийн нэг болсон байдаг. Гэхдээ зураг нь бэлэн боллоо гэд бүх асуудал шийдэгдсэнгүй. Dalek хөдөлгөг байсангүй, алхаж чаддаггүй, шатаар өсөж чаддаггүй. Ирэхэд хүртэл хүндрэлтэй байсан гэдэг. Зураг авалтын үеэр операторууд, жүжигчид, инженерүүд бүгд шинэ асуудалтай өдөр бүр тулдаг байсан гэдэг. Гэхдээ яг тэр хязгаарлалтад өөрсдөө Dalek энийг онцлог болсон юм. Тэр удаан, тайван хөдөлгөг. Яардаггүй, гэхдээ зогсдогч үгүй. Энэ нь үзэгчдэд айц төрлөд санаанд оронгүй том нөлөө үзүүлсэн байдаг. Тэгээд Dalek-ийн төрх бэлэн болсон. Харин нэг зүйл дутуу байгаа нь түүний дуу хоолой. Өнөөдөр сонсон хүн бүр шууд таньдаг тэр дуу хоолой анх хэрхэн бий болсон юм бол? Ганцхан үг. Гэхдээ энэ ганцхан үг доктор Хүүгийн түүхэнд хамгийн алдартай дуу хоолойнуудын нэг болно гэж тухайн үед хинч төсөөлөөгүй байд. Харин үнэндээ энэ хоолойч бас санамсаргүй төрөгүй юм. Dalek-ийн дүр төрх бэлэн болсон ч зураг авалтын багийн өмнө өөр нэг асуудал гарч ирсэн нь Dalek хэрхэн ярих вэ? Хэрв Jerry хүний хоолоогоор ярил аимшигтай сонсогдохгүй. Хэд робот болгол сэтгэл хөдлөлгүй бол. Тэдэнд яг энэ хоёрын дундх өнгө айс хэрэгтэй байсан юм. Энд BBC-ийн радиофоник воркшопын инженер Brian Hodgson багт нэгдсэн байдаг. Түүний зорилго энгийн хинч өмнө нь сонсож байгаагүй дуу хоолой бүтээх. Тэр жүжигчин Peter Hawkins-ийн бичсэн дуу хоолойг электрон төхөөрөмжөөр боловсруулж механик өнгө айс нэмсэн байдаг. Ингэснээр Dalek хүмж биш, роботч биш. Өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой болсон юм. Харин тэр хоолойноос хамгийн их үлдсэн зүйл нь мэдээж exterminate. Exterminate! Ердөө нэг үг. Гэхдээ тэр үгийг сонсон хүн Dalek-ийг шууд таньдаг болсон. Өнөөдөр ч гэсэн доктор Хүүгийн хамгийн алдартай ишлэлүүдийн нэг хэвээрээ байгаа. Гэхдээ Dalek-ийн хоолой бэлэн болсон гэд бүх зүйл амар байсангүй. Эндээ зураг авалт дөнгөж эхэлж байсан юм. Dalek-ууд байн эвдрэн дотор нь сууж байсан операторууд хөдөлгөх гэж хийхэн хүндрэлтэй тулгараад хаалга мөргөн эргэхдээ гац нь камерын өмнө зогсоод хөдөлж чадахгүй буйж гардаг байсан. Хамгийн том сул тал нь Dalek шат өгсөж чаддаггүй байв. Тухайн үед энэ нь техникийн хязгаарлалт байсан ч хожим доктор Хүүгийн хамгийн алдартай сул талуудын нэг болж үлдсэн. Зураг авалт үргэлжлэж байсан ч BBC-ийн зарим удирдлага Dalek-д итгэсэнгүй. Зарим нь тэднийг хитрхийн хачин харагдаж байна гэж үзэж байсан юм. Зарим нь хүүхдүүд айхгүй гэж бодсон байдаг. Төгсөвч баг хугацаач тавьчих. Тиймээс Dalek ердөө нэг удаа гарч ирээд алга болох дүр байх магадлал маш өндөр байсан. Гэвч зураг авалт дуслаа гэж жинхэнэ сорил эхэлсэнгүй. Жинхэнэ сорил бол үзэгчд Dalek-ийг хэрхэн хүлээж авах вэ байсан юм. 1963 дугаар оны 12 дугаар сарын 21. Dalek цацагдаж эхэллээ. BBC-гийнхэн энэ ангийг зүгээр л эхний улирлын нэг хэсэг болно гэж бодож байсан. Хинч үүнээс илүү төсөөлөөгүй. Анхны гарсны дараа хүмүүсийн сонирхол баг багаар нэмэгдэж эхэлсэн ч Dalek-ууд бүрэн гарч ирсэн мөчөөс бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Хүүхдүүд сургууль дээрээ Dalek-ийн дуу хоолойг дуурайж эхэлсэн. Тоглоомын дэлгүүрүүд Dalek-ийн бараа захиалж эхэлсэн бөгөөд сонинууд хүртэл энэ шин дүрийн талаар бичиж эхэлсэн байна. Доктор Хүү анх удаа үндэсний хэмжээнд яригдах болов. Бодлогын хүмүүс энэ үзэгдлийг нэг нэрээр дуудаж эхэлсэн байдаг. Dalek Mania. Өнөөдөр viral гэдэг үгийг бид өдөр бүр сонсдог. Харин 1960-аад оны үед бол тийм ойлголт байгаагүй. Гэсэн ч Dalek яг л өнөөдрийн вирус мэд тархсан соёлын үзэгдэл болсон. Хүүхдүүд Dalek-ийн дүр тойрон тоглоом үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүн гаргана, комик, ном, зурагт хуудас, чихрийн хайрцаган дээр хүртэл Dalek гарч ирдэг. Хамгийн сонирхолтой нь энэ бүхнийг BBC өөрөө бүрэн тооцоолоогүй байсан юм. Доктор Хүү анхнаасаа тоглоом зарах зориултад төсөл байгаагүй. Гэвч Dalek-ийн алдар нэр маш хурдан өссөнөөр BBC лицензийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш Dalek доктор Хүүгийн хамгийн үнцэнтэй дүрүүдийн нэг болсон юм. Энд нэг хүн хамгийн их гайхсан нь Sydney Newman. Тэр доктор Хүү амжилттай болно гэж итгэж байсан. Гэхдээ Dalek ийм хэмжээний үзэгдэл болно гэж төсөөлөөгүй байсан юм. Харин Terry-Nation түүний бичсэн 4 ангийн зохиол карьерийнх нь хамгийн том бүтээл болж хувирсан байдаг. Тэр цагаас хойш Terry-Nation доктор Хүүгийн хамгийн алдартай чухал зохиолчдын нэг болсон юм. Сонирхолтой нь Dalek зөвхөн 1963 онд үлдээгүй. Доктор бүр солигдсон, таардас өөрчлөгдсөн, сурал хид хідэн удаа завсарсан байдаг. Гэхдээ Dalek эргэн ирсээр л байлаа. Өнөөдөр ч гэсэн доктор Хүүгийн шинэ улирал гарах болгонд хүмүүс нэг асуултыг асуудаг. Dalek гарах болов гэж. Энэ бол жинхэнэ домог болсон бүрийн шинж юм. Доктор Хүү анх гарсан цагаас хойш асар их өөрчлөгдсөн байдаг бөгөөд доктор олон удаа дүрээсээсэн таардас ч өөрчлөгдсөн байдаг. Зураг авалтын технологи, сад эффект үүсч хэдэн 10 жилээр хөгжсөн байдаг бол Dalek огт өөрчлөгдөөгүй юм. Өнөөдөр харахад Dalek-ийн загвар энгийн мэд санагдаж болно. Тэр нисдэгч биш, хурдан гүдэгч биш, орчин үеийн кинонуудад гардаг авраг махсуутай харьцуулахад мөрч энгийн юм.
Гэсэн ч Далек өнөөдөр хүртэл доктор Хүүгийн хамгийн алдартай дайсан хэвээр л байна. Яагаад гэж? Доктор Далекийн хамгийн аюултай зүйл нь түүний зэвсэг биш, харин түүний сэтгэлгээ юм. Далекуд өөрсдөө төгс гэж үздэг. Өөрөөсөө өөр бүхний дорд үздэг. Өөр үзэл бодол, өөр амьдрал, өөр үндэст нь тэдний хувьд бүгд ижил. Устгал өстэй л гэдэг. Энэ санаал Далекийг жирийн шинжлэх ухааны уран зөвлөлт нүрээс илүү болгож чадсан юм. Terry Nation анх Далекийг бүтээхдээ дэлхийн 2 дугаар дайны үеэр харсан тууширсан үзэл савтлыг шинжлэх ухааны уран зөвлөлөөр эрхэлхийг хүссэн юм. Харин сонирхолтой нь тэр санаа 1963 онд л үлдчихсэнгүй. Тэрч бид үзээ адал, туушрал, бусдыг ялгарлах хүслийг дэлхийн олон үзэгт гарсаар л байна. Тийм болохоор Далек зөвхөн өнгөрсөн үеийн дүр биш, өнөөдөр ч гэсэн утга учраа алдаагүй дүр юм. Магадгүй энэ л шалтгаанаар доктор болон Далек хоёрын тулаан өнөөдөр хүртэл сонирхолтой хэвээр байдаг баг. Нэг талд яриа хэлэлцээ, инрэл, ойлголцолд итгэдэг доктор. Нөгөө талд өөрөөсөө өөр бүхнийг устгах ёстой гэж итгэдэг Далек. Энэ бол зүгээр нэг сайн муугийн тулаан биш. Хоёр өөр ертөнцийг үзэх үзлийн мөргөлдөө юм. Өнөөдөр Далек доктор Хүүгийн салшгүй хэсэг болсон байдаг. Гэхдээ үнэндээ 1963 онд энэ дүрийг ердөө 4 ангид зориулж бүтээсэн гэдэгт итгэхэд бэрх. Нэг зохиолчийн санаа, нэг дизайнерын бүтээл, нэг телевизийн зоригтой шийдвэр. Энэ бүхэн нийлээд телевизийн түүхэнд хамгийн алдартай дайснуудын нэгийг төрүүлсэн юм. Далек доктор Хүүд амжилтыг авчирсан ч цувралын хамгийн том сорилт нь Далек биш байсан юм. Тэр сорилт доктор өөртөө холбоотой байсан бөгөөд цувралын гол дүрийг бүтээсэн Вильям Хартнер тааш өргөжлүүлэлт болох боломжгүй болсон үед BBC өмнө хизээч хийж байгаагүй шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон байдаг. Тэр шийдвэр доктор Хүүг өөрчилсөн юм. Энэ тухай дараагийн дугаарт хамтдаа ярилцгаая. Энэ хүртэл Storyport байлаа.